Сайн уу, сайнаа байна. За юу яцгаана, ойр сэтгэл санаанууд нь дэжгүй эцтэй, ойрт гоё нартай байна, гоё наранд гоё гарч байгаа бидтэй. За тэгэхээр өнөөдрийн хэдүүлгийнх нь ярилцах сэдв болохоор токсик харилцаа буюу хортой харилцаа. За токсик харилцаа гэж ер нь хүмүүс айгүй их яриад байна. Тэгэд энэ маань яг юу вэ гэхлээр одоо хэрвээ харилцаа өөрөө тийм аз жаргалгүй ямар нэгэн байдлаар юм дандаа дүгшилт өгсөн эсвэл одоо хамгаалалтгүй эсвэл өөрийгөө одоо нэгэн нөгөөгөө ч юм уу тийм дорд үтсэн яг энэ харилцааг ер нь бол сэтгэл санааны хувьд маш тав тухгүй харилцааг токсик харилцаа гэдэг байгаа юм. За энэ токсик харилцаа гэдэг маань зөвхөн одоо юу гэдэг юм нөө хайр дурлал дээр л гардаг тийм зүйлэл биш ээ. Токсик эцэг эхчүүд гэж байна эцэг эхчүүд маань өөрсдөө одоо юу гэдэг өөрсдөө тийм жоохон хортой тийм үг үйлдэл хийдэг тэр нь хүүхдүүдэд айгүй ингэж эмзэг тусдаг. За өөр найз нөхөд дунд бас байж болж гин. За ер нь найз нөхөд дунд бас айгүй их тийм харилцаанууд бас байдаг санагдаад байдаг. За өөр юу гэж бол чинь за хамт олон ажлын орчин гэдэг ажлын орчин ерөөдөө юм айгүй токсик хортой ингээ хүнийг ерөөсөө юм байнгын юм төгшөөртэй юм тухгүй байлга сэтгэл санааны хувьд айгүй тийм тухгүй байлгаад байгаа тийм харилцаануудыг бол одоо хортой харилцаа гэдэг байна. За токсик харилцааг таньж мэдээж түүнээс ингээ салах нь яагаад ийм чухал байгаад байна вэ гэхлээр токсик харилцаа маань одоо бидний өмнө ярьжсэн бүх төр сэтгэл зүйн асуудлуудын ер нь бол суур тавигдахад ингэж хүнийг бэлдэж өгдөг тийм хамгийн том нөлөөлөх хүчин зүйл байгаа. За тэгэхээр хэдүүлээ ингээд токсик харилцаа одоо тэгээ токсик харилцагчийн шинж тэмдгүүд одоо юу байна? За тэгэхээр эндээс бол миний хэлэх юмнуудаас та ч гэсэн өөрийгөө ер нь би хэр токсик хүн бэ яг би ингээ бусдаа хэр ингээ хор хүргээд байна уу эсвэл яаж юм гэдгээ бол бас таньж мэдээрээ ингээ ер нь бол яг бид нар зөвхөн хүнийг таних гэдэг юм биш бас өөрсдөө ч гэсэн за би ер нь энэ чанар маань айгуу хүмүүсээ бусад хүмүүсийг айгуу тухгүй байлгаад байд юм биш үү гэдгээ бол хүн мэдэх нь айгуу чухал байгаамаа. За нэгдүгээр шинж тэмдэг гэх юм бол одоо үргэлж доош нь хийх гутаанд оромжлох хийж байгаа зүйлсийг нь үл анзаарах. За одоо чи чадах юм уу? Чамд гоёдох юм шүү. Одоо чамаагүй хэлгүүдээ одоо юу гэдэг те ингээд нэг жоохон яжилсан ч юм уу доош нь хийсэн. Тэгээ энэ маань одоо бидний хүүхдүүдээр ч гэсэн те ингээд чи чадахгүй ингээ хол ээж гэдэг ч юм уу те энэ маань ерөөсөө нөгөө үнэ жоохон доош нь хийх энэ өнгө айс бол яг номер 1-т явж байна. За хоёрт нь гэх юм бол энийгээ дагаад шүүмжлэх ер нь хажуудах хүнийхээ хийсэн бүх зүйлийн шүүмжлэх. За ийм юм хийгээд тахта яадیں۔ Одоо өөр одоо юу гэдэг бид найз нөхд дундаа ч гэсэн ч тураач одоо гэлтэй ер нь ингээд хүнийг шууд ингэж нөгөө айгу муухай тэгж хилдэг шүүмжилдэг. За тэгээд бид нэг хүүхдүүдэд хилдэг зүйлс юм бол одоо эн чинь хангалтгүй байна. Дахиад илүү хийдэ. Ингээд наа чинь одоо юу ч биш. Одоо дахиад илүү одоо хийг одоо ийм юм хийж мэдчих чадахгүй байхдаа яад юм бэ гэдэг ч юм уу те. Ер нь бол иймэрхүү өнгө айс бол одоо ер нь токсик хүний бас нэг юм хамгийн анхны шинж тэмдгүүд болоод явчихж байна. За дараагийн токсик харилцааны шинж тэмдэг бол байнгын хэрүүл маргаантай үл ойлголцолтой байх. За ерөнхийдөө хосууд дээр ч гэсэн яг энэ аягүй их байдагтай ингээд бидээ ингээд хайртай гэдэг ингээд яваад байгаа хэрнээ ингээд ерөөсөө л өдөр болгонд хэрнээ ингээд хэрүүл маргаантай ерөөсөө нэг юм дээр ойлголцож чадахгүй байгаад байгаа. Энэ шинж тэмдэг бол ер нь жоохон токсик харилцаанд байгаад байгаа юм биш үү гэдгээ бол мэдэх нь байна. За харилцааны асуудлууд байнгын үүсэх энэ дээрээ нэмэх нь бие бинийгаа байнгын гүтгэх буруутгах одоо чи гээгүй бол зүгээр л ах ёсэн штэ. Чи л тэгсэн болохоор гэдэг ч юм уу дандаа өнгөрснийг нь чи тэр үед тэгсэн болохоор чи одоо ингээд чивтэр одоо юм байгаад байна гэдэг ч юм уу. Яг ингээд хүнийг буруутгах, гүтгэх одоо чи угаасаа л тэгээ биз гэдэг ч юм уу яг энэ иймэрхүү хандлагууд бол бас токсик шин чанарт ороо явж байна. За дараагийнх нь болохоор gaslighting гэж ярьдаг одоо ер нь сэтгэл зүйн одоо зайлмих гэх юм уу нэг юм энэний тактик яваад байгаа. Энэ дээр одоо gaslighting гэж одоо юу хэлээд байна вэ гэхээр
ямар нэгэн одоо нэг юм одоо ерөөдөө хүн өөртөө тэр ингээд бодит байдалд эргэлзтэл ингэж хүнийг ингэж бүтгэхийг ер нь бол хэлээд байгаа. Энэ маань болохоор ер нь жоохон оюун санааны хүчирхийлэгч хүмүүсийн нэлээд хийгддэг тэр тактик байгаа даахгүй. Тэгэхээр одоо энэ дээр юу гэж болж ийн гэхээр одоо нэг юм хэлчихэд чи буруу сонсцсон. Чи буруу сонссон байна. Одоо юу гэдэг нь тэргэнгүүд хүн өөрөө ирцээ би нэрнгэсэл буруу сонсоод байгаа юм уу гэл. За тэгэл ямар нэгэн юм хүнд айгу муухай үг хэлчихэд би тоглосон штэ. Чи юунд орлоод байгаа гэдэг ч юм уу те. Яг энэ одоо ингээд тэнгууд нөгөө хүнд ингээд нэг өсөндө эргэлзээ төрөөд ирчихсэн. Би үнэхээр тоглоомд авахгүй байгаа даа. Эсвэл ингээд би хит энзэг хүлээж аваад байна уу те. Чи ямар энзэг юм бэ гэдэг ч юм уу. Энд чинь хүртэл ингээд хүнийг сэтгэл санааны хувьд бол одоо тэр зайлм ихээр хүчирхийлээд байгаа тийм шинж болоо явчихж байна. За дараагийнх нь аягүй чухал одоо hot and cold effect гэдэг одоо юу гэдэг те. Ингээд хүүтэн халууны эффект гэж байна шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр нэг л одоо ингээ хосууд ч юм уу нэг л өдөр нь ингээл бүр ингээ харч чадахгүй би бинийгаа ингээ үзэн ядаал тэ нэг нь үзэн ядаал одоо ингээ дараагийн өдөр нь ч юм уу эсвэл 1 минутын дараа ч хамаагүй тэр хүн ингээ би чамд л амар хайртай гэдэг ч юм уу ингээ хүнийг нэг өсөндөө сэтгэл санааны юм тавлгаанд ингээ байнга оролцуулах тэ ерөөс амар хайртай гэж байгаа хэрнээ ингээл 1 минутын дараа ч юм уу ингээл нэг хизээч танихгүй хүн шиг байх ч юм уу ингээд бүр хизээч хараагүй хүн шиг ингээд нэг аашилтай гэдэг хүмүүс бас байдаг шүү дээ тийм ингээд хосууд нэгнийгээ ингээд үл анзаарах тэнгуүтлээ хит ингээд гинтл ингээд love bombing гэдэг юм байлээ нэг одоо юу гэдэг тийм ингээл бүх хайраараа бөмбөгдөөл тэгсээр нэг харахад л ингээл мөс олчдаг тийм яг энэ бол ер нь бас ер нь бол токсик харилцааны бас нэг шинж тэмдэг болж байна. За дараагийнх нь болохоор контролдох давангаа эрэхтэй байх нэг нь за энэ дээр болохоор яаж юм гэхээр нөгөөнийхөө юу хийх, хинтээ байх, юу ярих гэдэргээд те шийдвэрүүдийг ер нь ингэж дандаа ингэж контролдож ингэж гаргадаг те одоо өнөөдөр чи одоо гарлаа гэхэд чи тэрнтэй бол гарахгүй, энтэй бол гарахгүй за яг тэрнтэй бол гарч гэдэг юм уу те ингээд юу ярих нь хүртэл ингээд нөгөөнийхөө контролд байдаг энэ бас ингээд залуу охтууд дээр бас аягүй их ажиглагддаг те ингээд ер нь л надад хайртай болохоор би ингээд үгэнд нь орох хэвээр үгүй байхгүй ер нь бол ингээд яг хайртай байх тусмаа ер нь бол нөгөө хүндээ ингээд эрхчлөөг нь нөгдөг байх те ингээд ерөөсөө итгээд явуулдаг байх одоо энэ бол аягүй том чухал одоо point байгаа даахгүй тэгэнгүүт хүм охтууд бол ингээд эмэгтэйчүүд ихэвчлэн ер нь тийм байдал байгаад итгэдэг. Одоо манай нөхөр одоо наваг ингээд тедэн цагаас хойш гарахаар ингээ амар уурлаад идэм маа ч гэдэм үү те одоо юу гэдэг одоо наваг ийм үйлдэл хийхээр ингээд уурлаад идэм маа одоо би ингээ явахгүй бол инээ тэрэ гэдэг ч юм уу те ингээ ер нь ингээ харилцаанд нэгнийхээ юу хийж байгаа контролдохыг болол ингээ токсик шин чанарт оруулаад явж байна. За хардталт үл итгэх. За хардталт бол ер нь бол токсик шинж чанаруудын нэлээд том хувийг нэзлээ явна. За энэ дээр болохоор одоо олон нийтийн харилцаанд тэгэхээр хардах те одоо сүулдэ одоо орж гарах ирэхгүй болох. За тэгэд одоо гаргасан ч гэсэн за энэ угаасаа яг ингэн одоо энэ өнөөдөр гарахтаа яг одоо ингэчэл ороод ирэн ч гэдэм үү ингээд хүнийг хүн өөрөө нэг юм сэтгчээд тэрүүгээрээ ингэж нөгөө хүнээ хардах яг энэ хардтал гэдэг юм бол ер нь харилцаанд байх юм бол миний бодлоор баг тэр харилцаа баг байгаад хэрэггүй. Ер нь хардах юм одоо хардж байна гэдэг чинь үл итгэж байна л гэсэн үг. Тэгээд тэр үл итгэл ингээд бүр томорсоор яг үндэн ч нөгөө нэг асар том хүчирхийлэл болоод явах учраас те ер нь тэгээд хартай хүнтэй байхыг ч гэсэн ер нь бид нар аль болох жоохон байхгүй те одоо үнэхээр амар хартай хүн байх юм бол нөө л гэсэн үг. Угаасаа тэр хүн чиний эрхчлөөнд ирээдүйд халтна. Одоо юу гэдэг те ингээд чиний ирээдүй тэр чигтээ яг тэр хүний ингээ хараар ерөөсөө ингээ бүх юм чинь контролдоод яг ингээ явах нь бол яг нөгөө хартай хүний нөгөө хамтрагчийг бол айгүй их сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Тэгээд яг үндэ хүн их хардуулаад байна гэдэг маань өөрөө ч бараг юм хийж чадгаа болчин те одоо өөрийнхөө бүх боломжийг хаана тэр тусмаа ингээд залуухан эмэгтэй дүүнэртэй те хэлэхэд ч гэсэн ингээд яг хартай ингээ хүний хажууд бол хүн өөрөөгөө бүр ингээ алдчихдаг. Тэгээд бүр юу ч хийхээс айдаг болдог те ингээд тийм учраас ер нь хар гэдэг бол айгүй том red flag байгаа. За байнга шалгах.
За яг одоо хаана вэ? Яг уцаа авахгүй байгаа. Одоо юу гэдэг те. Алин уцаа өгдөө. Одоо уцаа өгд ингээл бүх юм шалгадаг те. Тэгээд яг энэ бол мөн л нөгөө нэг токсик харилцаа орсон байна л гэсэн үг. Тэгээд одоо оюун санааны нөгөө л хүчирхийлэл явагдаад байна л да. Тэнгүүд яг үндэ хоёр одоо хүнийг хоёулангийн айгүй юм тухгүй байлгадаг. Тэгээ нөгөө хүн ч гэсэн ингээд за хинээс юу ичвэл яах вэ их бол ингээд хүн гимгүү ахтаа ч гэсэн үртэл ингээд тийм бодол боддог болдог. За тэгээд бүх юмаа одоо хилдэг те. За би тэдэн цаг тэнд байсан, энд байсан гэд яг үндэ ингээд нэг юм сэтгэл санааны юм торон дотор ингээд байлгаад байх бол ер нь яг тийм мэдрэмж төрнө. Яг ингээд те байнгын шалгуулаад хизээ гарч тэр тороо нээлгэх хаалхаа хүртэл ингээд хүнээр заалгаж ин гэдэг бол хүн угаасаа ямар ч хэрэгчлөөгүй ямар ч тийм бие таасан те ерөөсөө тийм хүсэл мөрөөдлөхгүй болох одоо тэр зүйлсийн эхлэл тавигддаг учраас те одоо ер нь ингээд бид нар өөрсдөө ажиглах нь шүү дээ. За энэ хүн намайг ер нь хэр хардж гин. Үнэхээр намайг ингээд те эрхчлөөг маань сэтгэл санаа маань сайхан байлгаад эрхчлөөг маань өгөөд байж чадчихээн үү? Хит их ингээд шалгуулад окей те ингээд ямар ч хосууд ингээд ер нь бол би тэнд энд гэдэг нэг мэддэг штэ нэг юм ерөөдөө нэг ингээд нэг юм баримжаа байгаа. Гэхдээ бүр ингээд детальчлаад тэрийг ингээд шалгагдаад явна гэдэг бол ер нь токсик харилцаанд хэдийн орцсон байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор захирах. Түрүүний контролдох гэдэгтээ бас төстэй. Тэгээд захирах нь одоо юу гэдгийг те одоо чи хэд их захирхаа талтай байх. Одоо яг өнөөдөр тэгнэ. Одоо хоёлаа яг ингэн ерөөсөө яг өөрийн планаараа ингэж бүх юмыг шийдээд тэр хүндэд тулгадаг те яг захирч ингэж яг юм одоо бүр юм ажилтан шиг байлгадаг те ингээ ерөөсөө тийм харилцаа бас айгүй их харагддаг. Тэгэхээр энэ дээр мөн л адил нөгөө нэг хүн маань өөрөө ямар нэгэн эрх мэдлгүй болоод те яг ингээд нөгөө хүнийхээ ингээ ерөөсөө хүсэл мөрөөдлөөр амьдраад нөгөө өөрийнхөө хүсэл мөрөөдөлч гэдэг юм уу те яг тэрийгээ ингэж хаях тийм мэдрэмж ингэж өгдөг. Тэгээ тэрүүгээрээ ингээд дараа нь ингээд бодхолоор өөрөө өөртөө авих буруу өгдөг. Тэгээ яг ингээд эцээ би яг өөрийнхөө төлөө юу хийсэн бэ ч гэдэг юм уу те нөгөө тэр бодлоод бодох тэр ингээд бодох зүйлсийн эхлэлт нь те одоо хүний захиргаанд байх ер нь ингээд нөгөө хүн чинь айгүйх захираад ингээд чиний ингээ юу бодож байгаа яаж байгаа ээж байгаа төлөвлөгөөг тоохгүй зөвхөн өөрийнхөө болгоод бүх юмыг захираад байвал ер нь бас л токсик харилцаанд байгаад байна. За дараагийнх нь болохоор egocentricity буюу одоо өөрийнхөө эрх ашгийг одоо байнгын нэгдүгээрт тавих. За одоо нэг өсөндөө зөвхөн өөрийнхөө эгогоор яваад байна гэсэн үг шүү дээ, тэ. Бүх хүмүүсийн ингээд юуг яг өөр дээрээ тавьдаг. Одоо найз нөхдөд ч гэсэн нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Ингээд би тэгмээр ингээд одоо би одоо тийм 5 хүн суужлаа гэхэд ганцаараа л ингээл яг ингэж нөгөө эгогоо айгүй ингэж өндөр ингэж хүмүүст мэдэгдүүлдэг тий одоо тэгэл нөгөө нэг яг юм олонний анхаарлыг ингэж байнгын өөр дээрээ ингэж байлгадаг. Тэгээ тэрнээсээ ингэж нөгөө айгүй кайф авдаг. Нөгөө хүмүүсээ ингэж нэг өөрийнхөө ингэж хүрээлэлд ингээ юу гэдэг тий ингээ захиргаанд байлгаж байгаадаа айгүй эгогоо ер нь айгүй тижээдэг. Яг тийм хүмүүсийг бас хилээд байгаа. За ингээд хосын харилцаанд ч гэсэн одоо бүх зүйл яг тэдрийг ингэж тойрлж одоо тэр хүнийг тойрч эргэлдэж явах хэрэгтэй юм шиг те ер нь ингээд нөгөө одоо бусад хүмүүсийнхээ эрх ашгийг ерөөсөө тооцохгүй байх те ерөөсөө харахгүй байх, мэдрэхгүй байх, ерөөсөө найз нөхөрлөл дунд ч гэсэн нэг тиймэрхүү юмуд аюух байгаад байдаг. Ер нь одоо би болохгүй байна. Та нар яагаад наваа ингээд тоохгүй байгаа гэл те одоо ингээд яг үндэ бид нар ингээд бөөндөл ингээд ямар нэгэн ийм эрх ашиг нь ерөөсөө юм бүгд тэгшхэн биш ганцаархнаа л ер нь их бүх эрх ашиг ингээд идэлгээд байдаг нэг тийм харилцаа бол ер нь бас токсик шинжтэй ороод явчихж байна. За дараагийнх нь болохоор хосууд дунд аягүй их бас байдаг байнгын буруутай юм шиг мэдрэмж өгдөг. За түрүүн ярьжсэн те ингээл чийл тэгээгүй бол ингээл яах вэсэн гэдэг ч юм уу. Энд чинь юусандаа нөгөө manipulation гэж байдаг шүү дээ. Манипуляц хийж ингэж ерөөсөө энэ бол муу манипуляц. Манипуляц бас ингээ ер нь бол сайнараа ингэж хүмүүсийг ингэж одоо өөрийнхөө нөгөө юунд аавранд оруулж те ингэж юм хийлэгдэх юм. Тийм юм яг хөө тэр бол сайндаа яг муугаар бол одоо чамайг байнгын буруутай юм шиг ингэж юу гүгдэг те мэдрэмжийг гүгдэг. Өөрийнхөө нэг ясандаа ингээд оюун санаагаар ингээ удирдаад яг ингээд юмдаа ингээ оруулсан байна гэсэн үг байхгүй. Тэнгүүд байнгын оюун санаагаараа нэг юм
хүмүүс нэрэл би л ингэчлээ дээ гэдэг ч юм уу те би л нэрээ ингээд энэ харилцааныхаа одоо болохгүй наагаад байна. Би л өөрийгөө засах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Яг энэ бол ерөөсөө яг нэг тэр манипуляцид орсон байгаа. Ерөөсөө яг буруутай юм шиг мэдрэмж төрөөд явж гинэ гэдэг чинь ер нь бол бас токсик харилцаанд байгаад байна гэсэн үг. За дараагийн нэг үг нь болохоор walking on the eggshells гэж байгаа байхгүй. За өндөгний хальсан дээр явж байгаа юм шиг ингэж явах гэсэн нэг тэрнтэй зүйрлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө токсик харилцаанд байгаа хүн өөрийнхөө бүх үйлдэлийг хяндаг болсон байдаг. За би өнөөдөр за ингээ идчихвэл нөгөө чинь ингээ илчэндээ ч гэдэг юм уу те. За би ерөөсөө байнгын ингэж бүх юм нөгөө хүний ингээд цагийн хуваарийн дагуу эсвэл одоо хүслийн дагуу те ингэж явдаг. Яг өөрийнхөө нөгөө юугаар явчих ихлээр нөгөө тэр ингээд өндөгнүүд ингээд дуурах гээд байгаа юм шиг те ингэж аюу эвгүй юм байнгын аюу мэдрэмтгий өөрөө тийм болох нэгсэндээ бүх ингээ оюун санаа болон бие яг тэр хүний хүслээр ингэж болгоод те өөрийгөө л алдрал гэсэн үг юм л да. Ер нь цаад утгаараа бол энэ дээр бас хүн өөрөө айгүй хяналттай байх хэрэгтэй. Ер нь энэ бол миний одоо boundary те ингээ яг энэ бол миний хил хязгаар. За энэс цааш бол чинийх. За энэ бол одоо миний юу руу ингээ чи бас ингээ хит орох нь бол айгүй тийм юу байна гэдгийг бол хүн өөрөө мэдрэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо мөн л нэг жоохон залуухан байхт ч юм уу те ер нь яг нөгөө хүнийхээ ингэж нөгөө бүх юм нөгөө хүнийхээ л хүсэл зорилгоор ингээ бүх юм болдог. Яг өөрийнхөө хүсэл зорилгыг ингээ мартцсан байх тэр ингээ тийм токсик харилцаанууд аяг ажиглагддаг. За нэгэнт ингээ токсик харилцаанд орцсон байгаа үед яах вэ гэдтэй бас айгу том асуулт. Тэгэхээр энэ дээр бол өөрийнхөө зүгээс хариулъя. Одоо миний бодлоор ярилцах айгу чухал. Үнэхээр ингээ ярилцаад окей ингээд за би бас токсик хүн токсикороо тэр чигтээ ингээ ерөөсөө байна гэсэн үг бол уг нь биш. Гэхдээ яг тэр хүн хүсэж иж яг тэр ингээ за би энийгээ ингээ хянахгүй бол гэдгийг ингээ аюу эрт бас ингээ өөрөө ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй яг ингээ хажуунаас нэг хүн хэлээлэдэг тэ ингээл зовоол яадаг чи намайг ингээд тэгээд гэж байгаа ч гэсэн нөгөө хүн нөгөө ингээ хартсан хэвээрээ эсвэл чамд итгэхгүй хэвээрээ эсвэл ингээд чамайг дандаа буруутгасан хэвээрээ магадгүй тэр хүн бас өөрөө травматай болоо те ямар нэгэн тийм өөрөө бас нэг юм траума үүссэн эсвэл өөрийнхөө өмнөх амьдралтайгаа чамайг зүрлээд ч юм уу те ингээд яваад байх нь бол айгуу том өрөөсгөл. Тэгэхээр яг нөгөө хүн маань өөрөө яг ингээд тэрэндээ орж ийж ерөөхдөө за би ч гэсэн ер нь ингээд засрахгүй бол би ер нь засрахгүй бол гэдэг нэг тийм мэдрэмжээ авснаас одоо тэр токсик харилцаа арай эрүүл харилцаа руу одоо шилжих боломжтой бол байгаа. Гэхдээ өмнөхээр ингээд засаршгүй бүр ингээд токсик харилцаатай байсаар агаад ингээд бүр ихтер нөхөр болчдаг ч юм уу те ингээд бүр ингээд найз нөхдөнд ч гэсэн ингээд би бинийгаа ингээд хайж тухгүй болтлоо ингээд очих нь бол хин хэнийг аяйгуу тухгүй байлгадаг. За тэгэл ер нь токсик харилцаатай хосууд ер нь аяих бас байдаг шүү дээ. За миний хувьд ч гэсэн ер нь тийм токсик харилцаанд бас байж үтсэн. Тэгэхээр нэг бол ерөөсөө токсик харилцааг дуусгах хэрэгтэй. Энэ дээр бол ерөөсөө өөрийгөө нэгт тавьж сурах хэрэгтэй. Хамгийн том зөвлөгөө яг би аз жаргалтай байна уу гэдгээл хүн аягүй сайн чагнах хэрэгтэй. Үнэхээр хүн ингээд аз жаргалтай би аз жаргалтай байгаа гэдэг ингээд нэг маск зүгээд нэг тэр харилцаагаа аврах гат ч юм уу те эсвэл ингээд нэг юм харилцаандаа ингээд нэг юм гоё ингээд шилэн наалт ингээд наачаад тэг цаанаа ингээд бүр айгүй юм хэцүү болцсон байдаг те бүр ингээд айгүй мохон хортой тэг ингээд ухаад ингээд харахаар тэр хүн өөрхөн хүсэл мөрөөдлийг бүгднийг ингээд хайцсан яг л нэг хүний төлөө ингээд амьдраад байгаа юм шиг яг үндэ ингээд хорвоо амар уужим байгаа хгүй гэтэл ингээд яг би ихвчлэн эмэгтэй хүмүүсийн зүгээс бас ярьж магадгүй те өөр эмэгтэй учраас тэнгүүд ийм гоё ингээд уужим хорвоо дээр ингээд яг бүх юмыг ингээд ганцхан хүний төлөө ч юм уу те ингээд хийгээд байх энэ бол ерөөс амар цайран цаг хугацаа ахгүй тэгээд хүн өөрөө л ингээд тэр уужим хорвоодоо ингээд амар гоё аз жаргалтай байх хэвээр гэтэл ингээд
хин нэгэнд хайртай гэдэг бол яг үндэ хайр гэдэг бол дангаараа бол миний бодлоор бол no тэ одоо хайр бол хайр. Окей, хайр 100% байх юм бол гоё тэ. Гэхдээ хайр одоо итгэлцэл, хүндлэл гэд одоо энэ хэд ингэж бөөндөө ингэж байж яг тэр ингээд харилцаа болдог. Тэрнээс биш зөвхөн би хайртай юм чинь гэд ингээд охтууд ч гэсэн те эмэгтэйчүүд би амар хайртай болохоор би ингээд байх хэрэгтэй гэд яс юм дээрээ нөгөө талаасаа хүндлэл ирэхгүй, итгэлцэл ирэхгүй зөвхөн хайр л аваад байдаг. Тэгэнгүүт яг тэр ингээд аюу хайртай байгаа хүн аюу хохирдог. Яг ингээд эцэст ингээд харангууд яг үндэ нөгөө хайраас өөр юм байсан юм уу гэхлээр байхгүй. Тэрүүрээ ингэж бас аюух алдчихж байгаа бас харагдаад байгаа байхгүй юу. За дараагийн нэг чухал зүйл юмыг одоо тухайн нөхцөл байдлыг боддоор харах. Одоо хүмүүст гоё харагдах гээл те одоо битэр хүмүүстэй гоё харагддаг. Одоо хүмүүс гоё хос гээл тэгэнгүүт л нөгөө бүх юмаа ингээд нуугаад нөгөө гоё гэдгээл харуулах гад яг өөрсдийнхөө нөө бодит байдалтайгаа эвлэрч чаддгүй те. Одоо би эндэл зовж ивэл одоо би хүмүүст л гоё харагдчих байх юм бол би эндээ жоохон зовцсон ч ахтай. Тэгтээ тэр хүмүүс битэрийг гоё хосууд гэдэг ч юм уу те. Ингээд найз нөхөд донд ч гэсэн ингээд за яг ингээ анханасаа тавуулаа нийлдэг болсон юм чинь. Одоо нэг нь за гэл одоо юу гэдэг те. Яг үүндээ тэр хүмүүс нь ингээд тухайн харилцаагаа ингээ олон жилийн турш ч юм уу ингээд аюу урт хугацааны турш ингээ явахлаарэ бүр ингээ дотроос нь жоохон онцгүй одоо нөгөө хүнсний бүтээгдэхүүнээр бол одоо муутгаад байдаг гэх юм уу. Ер нь бол яг дотроос нь эхлээд юмыг нь цэвэрлээд, шүүгээд, ярилцаад, хүлээн зөвшөөрөөд, хүлээн зөвшөөрөх гэдэг нь аяг бас чухал агааз. Окей, би яг үнэхээр токсик харилцаанд байгаа юм байна. Би энэ найзтайгаа би ингээд нэг л болохгүй байгаа юм байна. Яг болохгүй байх гэдгийг ингээд хүлээн зөвшөөрөөд, ярилцаад ингээд явах нь бол окей, toxic relationship-ийг ингээд эрүүл болгож болно. Үүнхээр ингээд болохгүй үед бол ер нь миний өгөх одоо юм гэх юм бол ер нь тасан зогсоохоос өөр аргагүй. Та ч гэсэн ер нь жаргах хэрэгтэй. Бид нар бүгдээрээ жаргах хэрэгтэй. Гэтэл жаргах хэрэгээ хэн нэгнээр ингээд таслуулаад ингээд зогсоолгоод ингээд байн гэдэг бол энэ бол ерөөсөө амьдрал бол биш. Тэгэнгүүт найз нөхөд донд ч гэсэн би тийм жоохон хортой найзууд бас байсан. Ингээ ер нь тэгэнгүүт миний хийсэн зүйл гэх юм бол тэгэл найзлахаа л болцсон. Энэ эхлээд айгүй хэцүү. Ингээл найз нөхдөд relationship ер нь бас хосынхтай бараг л адилхан шүү дээ. Тэгэл би бинийгаа санана ингээд өгүүлнэ. Гэхдээ яг ингээд нөгөө ингээ уус ингээ бохор уус ингээл багаар ингээл ус нэмээд татсан ингээ шүүгдээл ингээл цагаардаг шиг. Хүний сэтгэл санаа ч гэсэн тийм шууд ингээл нэг л өдөр чи ингээл нөгөө хосоо мартцсан ч юм уу ингээд одоо X болгоод ингээд яваал чи амар хаппи болно гэж байхгүй. Тэгэнгүүт энэ чинь ингээд тодорхой цаг хугацааны дараа ингээд хүн өөрөө имжлэгдээд toxic relationship-ээс гарсан хүмүүс бас нөгөө л нэг toxic юмаа бас хүсгээд байдаг болчдаг. Яагаад тэгэхээр нөгөө нэг юм хүн ингээд бариулсаар агаад одоо юу гэдэг нь ингээд бариулсаар агаад ингээд гараа авчингууд нэг санаа ингээд яахаа мэдхгүй болоод тэгээд буцаад нөгөө toxic нэг бол тэр relationship рүүгээ буцаж орох гээд байдаг нэг юм нөгөө торонд байсаар агаад нөгөө нэг гарах тэр мэдрэмж нь өөрт нь аягүй юм сэтгэл санааны хувьд аягүй дарамттай хэцүү болчдаг. За эсвэл дараагийн relationship-д орохдоо нөгөө өөрөө аягүй toxic нь болоод ороод ирдэг. Энэ аягүй чухал. Тэгэхээр энэ дээрээ бас тэмдэглэгдснээр миний тэмдэглэснээр хүн жоохон цаг хугацаа хэрэгтэй. Ер нь toxic relationship байгаа хүн бол бүрт ингээд тэндээс тэрийг арилгая гэж бодож байгаа юм бол ер нь аягүй цаг хугацааг бас ингээд ганцаараа өнгөрүүлээд бас ингэж өөртөөгөө цэвэрлжиж дараагийн relationship рүүгээ ч юм уу ингээд нөхөрлөл рүүгээ ингээд орохгүй бол яг үндэ toxic relationship байсан хүмүүс дараагийнхлуугаа ингээд ороод ирэхээр яг энд дахиад нөгөө toxic юм хийх гээд байдаг. За дараагийн нэг зөвлөгөө гэх юм бол өөрийгөө буруутгахаа болоод тэгэл яг одоодоо л бай. Гоё ирээдүгөө гоё төсөөлөд өнгөрснөө мартаад ер нь найз нөхөд хосын харилцаанд ч тэр
тийм toxic relationship-ээс гараад те гарсаад ирсэн хүн өөрийгөө ингэж аягүй их буруутгах гад байдаг. За би магадгүй тэгээд нэг ингэсэн бол би аварч байсан болов гэдэг ч юм уу те. За тэгэхэд би нэг тэгсэн. За тэр л ер нь буруучлаа даа ч гэдэг юм уу ингээд жоох өөрийгөө буруутгаж амьдрах гад байдаг. Тэгэхээр гой өөртөөгөө арчлаад өөрийгөө гой байлгаад те гой өөр ингэсэн self care одоо бүх юмаа гой хийгээд өөрийгөө аягүй эдгээгээд тэгжээж ингээд дараагийнхаа юм руу ингээд уусч орох нь бол дараагийн relationship чинь ч юм уу ингээд дараагийн нөхөрлөлт чинь бас аягүй том туслах болно. За миний туршлагаас гэх юм бол ер нь toxic найз нөхөд зөндөө байсан. Тэгээд ер нь яг үндэ ингээл амьдралын аясаар нөгөө яг одоо магадгүй тэр хүн өөрөө toxic ч гэсэн яг битээр нь хэлэхээрээ нэг тийм болж хөдгөө те ингээд toxic байгаад байдаг тийм нөхөрлөд бас зөндөө байдаг штэ. Тэг ингээд тустай хараа окей те. Яг ийм байгаад байвал ингээд үнэхээр болцсон дээр. Ер нь бол найз нөхөд болол би бинийгаа дэмжих гэж те би бинийгаа ингээд хэрэгтэй үед нь туслаад ч юм уу те ингээд эерэг ингэж байхыг бол нөхөрлөл гэдэг болохоос биш. За битээр ингээ олон жил найзалсан юм чин ч гэдэг юм уу те. Яг үндэ ингээ болохгүй юм бол болохгүй. Тэгэхээр энэ дээр найз нөхөрлийн хувьд одоо надад бол аюу цөөхөн найзууд байдаг. Тэгээд үнэхээр ингээд ямар нэгэн байдлаар болохоо болоод байвал жоохон зай авах хэрэгтэй. Тэр хүнд ч тустай, надад ч гэсэн тустай. Тэгэл ингээд айл нь жоохон бодох тэр хугацааг аваад ингээ явсан хойно бол ингээд нэг буцаагаад нийлэхдээ би бинийгаа арай нэг өөрөөр хүлэн зөвшөөрдөг ч юм уу те. Би бинээ өөрөөсөө ингээ ойлгоод окей за би тэр үед ингэсэн юм байна, энэ үед ингэсэн юм байна гэд нөгөө бодит дүгнэлтүүд ингээ гарах сэтгэл хөдлөлөөр биш ингээ бодит дүгнэлт гарах нь бол айгүй чухал байгаа. За хосын харилцаанд toxic relationships гарах угаасаа айгүй хэцүү. Ер нь айгүй хэцүү. Энэ бол одоо за toxic хүн гэрэлт тийм toxic хүн зүгээр ингээл нөгөө нэг ингээ явуулчихдгүү. Ингээл араас нь те ингээд болиё гэдэг байгаа боловч л ингээл яг араас нь ингээл яваад идэг те ингээд нөгөө муу мухаа одоо булхаа бүх юм ингээл те ингээд одоо юу гэдэг нь цуглуулаад ингээд одоо яг яах гэж идэв те тэнгүүд ер нь тийм toxic хүнээс анханасаа бид нар амар сайн таних хэрэгтэй. Ер нь тэгэхгүй бол одоо хэдий цаг хугацаанд тэр хүн ингээд зүгээр болно ингээд бид нар ч гэсэн өөрсдөө ингээд цаг хугацаагаа аягүй их алддаг. Тэгэхээр одоо эдгээр шинж тэмдгүүдтэй ингээд миний ярьсан бүх юмнууд ингээд нэгэн ч юм уу хоёрын ч юм уу ер нь байх юм бол ер нь л биш байна л гэсэн үг. Ер нь нэг бол те нэг юм 20% за манай харилцаа ингээд жоохон toxic болоод байгаа юм биш үү ч гэдэг юм уу те. Тийм учраас бид нар анхнаасаа аягүй сайн таних хэрэгтэй. Бид нар өөрсдийнхөө амьдралыг шийдэх, хийх тэ бодох, төсөөлөх, эрх бид нар 100% байх хэрэгтэй. Хайр, хүндлэл, итгэлцэл гэдэг бол ямар ч харилцаанд найз нөхд байна уу, ээж аав байна уу, тэ ингээм хамт олон байна уу, хайртай хүн чинь байна уу? Энэ гурав бол ер нь бол байнгын байх хэрэгтэй миний бодлоор. Тэнгүүд аль нэг нь байхгүй тэ амар хайрлаад хүндлээд байгаа хэрнээ итгэхгүй. Альсвал ингээд амар хайрлаад байгаа хэрнээ хүндлэл, итгэл хоёр нь байхгүй ч юм уу тэ ингээд ирэхээрээ ер нь л харилцаа угаасаа цаанаасаа биш болдог. За ингээд эцэст нь хэлэхэд бид нар өөрсдөө одоо toxic харилцааг бол тань сурах нь айгүй чухал. Магадгүй найз нөхөрлөл дунд, тэ хайр сэтгэл дунд ч гэсэн бид нар ингээд магадгүй өөрсдөөс toxic эцэг их болцсон яваад байна уу гэдгээ болол тэ өөрсдөө айгүй сайн дүгнэлт хийж нөгөө нэг ч гэсэн toxic байна уу, үгүй байна уу гэдгийг айгүй сайн тань сурах нь бол бидрийг анханасаа тэр сэтгэл зүйн ямар нэгэн асуудлуудаас те ирээдүйн одоо тэр болохгүй зүйлээс бол аягүй сайн сэргийлж өгнө. Одоо өөр арга байхгүй. Тэгэхээр нөгөө хайр, хүндлэл, итгэлцэл гэдтэй энэ гурван маань бол ямар ч харилцаанд гуруула байх ёстой. Тэгэхээр аль нэг нь байхгүй үед л ерөөсөө харилцаа биш болоод явцдаг. Амар хайрлаад хүндлээд байгаа хэрнээ итгэхгүй байх ч юм уу те. Нэг бол итгээд хайрлаад байгаа хэрнээ ерөөсөө чамаа хүндлэхгүй байх. Найз нөхд дундаа те ингээл доош нэг ч юм уу те ингээ ер нь бол яг ингээд яг энэ гурав зохицлоод ингээ байж ээж миний бодлоор аягүй гоё эрүүл relationship үүсдэг юм шиг санагдаад байдаг байхгүй. За ингээд өнөөдрийн бичлэгнээс ямар нэгэн шин зүйл, шин мэдээлэл эсвэл мэддэг байсан зүйлийг нь баттгаад өгсөн гэж
миний хувьд маш их найдаж байна. Тэгээ магадгүй хэрэгтэй байгаа хүнд нь энэхүү бичлэгийг бас шеэрлээд тэ бид нар тэ нэг нэгэндээ гоё туслаад гоё ярилцах уу гэдэг бичлэг учраас бас тийм нэгэн ярилцах хэрэгтэй байгаа хүн рүү нас энэ бичлэгийн хүсвэл шеэрлээрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Тэгээд дандаа гоё комент бичиж байгаа та нартаа маш их баярлж байгаа шүү.